1, 2, 3, 4. Сайн байцгаана уу та бүхэндээ жаргалтай шинэ оны мэндийг хүргье. Тэгээ 2025 оны 1 сарын 1-ний энэ гоё өдөр би анхныхаа лайвыг хийж байна. Тэгээд Улаанбаатар хот дахь Жима Монголиа компани дотор манай Эмералд захирал Ариун Жаргал гэх захирал одоо миний найзын бидний хамт одоо ажилладаг энэ офис дотроос мэдчлэх гэж байна. Би яагаад вэ гэхээр зэрэг өчигдөр бид нар баярлаад бас тэ маш сайхан амтд зоогоор хуучин оноо үдсэн байгаа. Тэгээд өглөө бас их эзэн болохоор зэрэг яаж шингэнэ гэд магадгүй тэгж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгээд миний одоо энэ удаа Монголд ирэх болсон шалтгаан маань болохоор зэрэг микробиом гэдэг зүйлийг одоо Солонгост сурсан. Тэгээ манай заасан багш маань болохоор зэрэг Солонгост яг микробиомыг заадаг өөрөө 2 юм ном гаргасан тийм доктор хүн байгаа. Тэгээ тэр хүн болохоор зэрэг энэ ашигтай бактери гэдэг зүйлээр яаж одоо эрүүл бид нар гэртээ ашигтай бактерийг маш олноор нь бий болгох аргыг биднэрт заасан байгаа. Тэгээ одоо бол нөгөө утаанаас болоод бас коронагийн вакцинаас болоод өөр одоо маш олон зүйлээс болоод өвдөж байгаа хүмүүсийн тоо бол өдрөөс өдөрт ихсээр байгаа тийм ээ. Тийм болохоор зэрэг яг энэ ашигтай бактери гэдэг зүйлийг энэ 2 граммаар яаж 2 литрийг те тэр 2 литр дотор нь хэдэн тэрбум одоо ашигтай бактери байгааг хинч тоолохын аргагүй. Тэр энэ одоо маш амархан хэрнээ маш чухал одоо ийм аргыг сурсан учраас би шаардлага гарсан учраас бас энэ зүйлээ заахаар ирсэн байгаа. Тэгээ өчигдөр бид нар ажиллаад хараад гарахдаа нэг дүүтэйгээ хамт бэлтчихэд гарсан. Тэгээ одоо болохоор би хөдөө гарахынхаа өмнө ямар ч байсан ашигтай бактери маань хэр одоо иссэн бэ гэдгийг харах гээд ирсэн. Тэгээд өчигдөр бид нар орой бараг 8 цагийн үед байна уу хийгээд гарсан байхгүй юу. Одоо тэгэхээр энэ болохоор зэрэг пүндбилийг хэрвээ би өнөөдөр ирээгүй байсан бол бүр ингээд сагах хэмжээний болоод юу яатсан байна. Масаа исцсэн байна. Тэгэхээр зэрэг одоо зориуд парны хажууд тавьсан байгаа. Би одоо нөгөө явах гээд унаа маань хүлээж байгаа учраас маш богинохон тайлбар хийх гэж байгаа наа. Ерөөсөө ингэж бодох хэрэгтэй. Биднэрт бол ашигтай бактери гэж зүйл байдаг. Тэгээ бид нар тэрийг одоо мэдээж одоо өөрөө эрүүл мэндэ маш сайн анхаардаг хүмүүс бол бид нар ашигтай бактерийг хэрэглэснээр өөрийнхөө бид байнга ингээд өгснөөр бид нар эрүүл байх юм. Бас давхар ахлаатай байх юм, бас бид байгаа хорыг бол гадагшлуулах юмаа гэд энгийнээр бол мэдэж байгаа. Тэгэхээр энийг бид нар одоо гэртээ талхаа бариад иддэг шигэ өөрсдөө одоо ингээд байнга аривжуулаад гэр бүлээрээ одоо хэрэглэх юм боломж байдаг. Тэгээ түүнийг бол сурсан арга би заахаар ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр бол анхны өдөр ямар ч байсан та бүхэн маань нэгдүгээрт одоо эрүүл амьдрахад тийм ээ оны эхний өдөр шинэ мэдээлэл болоосаа хоёрдугаарт намайг Улаанбаатарт байх хугацаанд үүнийг сурахыг хүсэж байгаа хүмүүс байвал надтай холбогдоод бас би ингээд зааж өгөхөд бол бэлэн байгаа шүү гэд. За тэгэхээр хэлэх гэж байгаа. За тэгэхээр энэ болохоор биш те. Өчигдөр би орой 8 хагас үед бид нар дууссан шиг санаж байна. Энэ орцтой тэгээ тэр орц нь бол маш энгийн байдаг. Тэгээ хамгийн гол нь бол гадуур зарагддаг ашигтай бактериуд амьд бактериуд биш үү? Яг 1, 2, 3, 4-р үеийн бактериуд байдаг юм байна л да. Тэгэхээр 4-р үеийн бактери бол яг амьд байхаа бол болчихсон ашигтай нь бол ашигтай байдаг. Харин манай Жима Корея компани бүтээгдэхүүн энэ бактери болохоор 1-р үеийн бактери буюу амьдараа байдаг бактери учраас ингэж исэж байгаа. Энд ямар нэгэн эсгэх бодис ороогүй. Одоо өчигдөр хийгээд ингээ гарахад одоо энэ аль хэдийн газ үүссэн байгаа. Тэгээ энэ үүссэн зүйл нь болохоор зэрэг тэр нөгөө одоо пепси ундаанд байдаг газнаас тэс өөр. Энэ бол яг амьдралыг амийг биеийг тэтгэх ийм одоо ашигтай бактери амьд бактери өөрөө иссэн учраас ингэж байж байгаа. Одоо энэ би усны сав ойрхон байхаар нь хэрэгэлсэн дэлгүүрээс ус аваад тэгээд энэ одоо жоохон байх юм бол пөмбөгөөд бүр ингээд дэлбэр хэмжээний байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо би энийг
Солонгост болохоор яг 100 бол өглөө ингэж бэлдэж тавиад тэгээ нөгөө халууны удиралд болохоор зэрэг нэг 8-9 цагийн хооронд аягүй сайн хийсээд энэ дотор орсон сахарынх нь амт алга болчдөг байхгүй юу. Тэр үед л биднэрт энэ жинхэнэ одоо бид хэрэгтэй амьд ашигтай бактери болох юм байна. Тэгэхээр би яг одоо энэ нөгөө нэг сэрүүний удиралд Монголд одоо хэдэн цаг болоод эсхийг нь би сайн мэдэхгүй байсан. Тэгээд энэ парны хажууд гаргаад одоо орхиод явлаа те. Өчигдөр 8-аас хойш одоо нэг 10 болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд боломжийн эсцэн байгаа. Тэгэхээр энийг би зүгээр амталж үзнэ. Одоо гэхдээ хамгийн гол нь амталж үзэхэд байна шүү дээ. Яг болсон зүйл нь яаж мэдэгдэг вэ гэхээр элсэн чихрийнх нь амт алга болсон байжээч энэ бол жинхэнэ одоо ашигтай амьд одоо бактери байх юмаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ агаарыг хий гаргахдаа бол маш их анхаардаг. Энэ гинт ингээд маш болгоомжгүй гаргах юм бол шууд нөгөө нэг хамаг асгарч ойгж цаг юу гэдэг лээ. Асгарч ориглоод тэгээд за энэ хий бол гарч байгаа. Би маш багаар гаргаж байгаа. Тэр дуурайд энэ гэхдээ маш сайн яг сэрүүний үйлрэл гэхэд маш сайн исэн байна. Тэгээ банан бол аюу хурдан исдэг учраас энэ хараа манайхаа дээшээ өгсөд байгааз тэр харагдж байгааз энэ доороос ингээ гараад ирсэн. За энийг би одоо нэг дэлбэрхгүйгээр л онгойлгох хэрэгтэй. За маш багаар би хий гаргаад байгаа. Хөдлөхгүй юм бол энэ юу яа ориглоно. За би тэгээ энд нөгөө оффистаа за ямар ч байсан ингээд аюул сайхан юу ачлаа нараа ингэж ориглож байгаа. За одоо энийг би сэгсэрч байж амтаа үзэх ёстой. Тэгээ сэгсрэхэд бол энэ угаасаа бүр ориглон цалиглах учраас дахиад би одоо нэлээд болгоомжтой байх юм а. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хитэн тэр бумаар нь энэ одоо амьд бактерийг энэ дотор бид нар эсэгчж байгаа байхгүй манайхаа. Тэгэхээр энэ эрүүл мэндэд маш чухал байгаа. Яг тэгэхээр манай тэр багш болохоор зэрэг энэ одоо ашигтай бактерийг өсгснөөр яаж одоо өвчтэй байгаа хүмүүсийг эдгэх вэ гэдэг дээр бол тэр шинжлэх ухааны тийм баг хамт ажилладаг. За тэгээд тэр хүн болохоор хамгийн ойрын жишээ нь болохоор зэрэг өөрийнхөө хадам ээжийг хорт хавдрын эцсийн шатанд эмчилгээгүй байхад нь ингэж одоо ашигтай бактерийг эсгэж өгөөд тэгээд тэр эмнэлгийн нөгөө нэг шинжилгээний хариу нь яг одоо тэр сайн болсоор агаад хамгийн сүүлд нь бол цоо эрүүл болсон байгаа. Тэгээд тэр меню бол ер нь энэ дотор байгаа гэсэн үг. Тэгээд тэр ээж нь одоо их тунхай амьдарч байгаа. Багш маань хошигноод би 10 хэдэн жил ингээ лекц уншаал номоо гаргаа явж байхад манай эхнэр манай гэр бүлийнхэн бол миний одоо үгийг төдийлөн сонсдгоо байсан. Харин хадам ээжигээ эдгэснээс хойш бол миний үгэнд ордог болсон. Намайг сонсож намайг үнэлдэг болсон ингээ хошигнж байсан. Тэгэхээр одоо энэ би ярьж байгаа хоорондоо түрүүнд юу яасан те сэгсэрсэн те ер нь бол энэ маш сайн сэгсрэх ёстой байдаг. За тэгээд би маш болгоомжтой ажиллаж байгаа туршлагатай учраас тэгэхээр зэрэг одоо ингээд харж байгаа манайхаа. За одоо би ингээд ийм тохиолдолд дахиад сэгсэрлээ. Тэгэхээр зэрэг энэ амьд байгаа нь одоо эсрэг дээшээ ингэж бужигнаж ингэж харагдаж байгаа. Эднэр бол бүгд ингээ ашигтай бактери дүүрэн амьд бактери ингээ дүүрэн байгаамаа гэсэн үг. За тэгээ уух болгондоо бол маш болгоомжтойгоор уун. За тэгэхээр одоо би энийг амсахдаа дахиад одоо хэдэн цаг байлгах уу эсвэл ууж болох уу? Яг одоо эмчилгээний тэр эрүүл ашигтай бактери болсон уу гэдгийг шалгахын тулд элсэн чихрийнх нь амт гарсан байх хэвээр дашрам дуртахад за миний нөгөө нэг хоолой маань аюул сайхан утаа масктай байгаа ч гэсэн утаанд нь ингээд жоохон юу байгаад байгаа. Ярахад ч гэсэн надад жоохон төвхтэй байгаа. За тэгэхээр зэрэг Солонгост одоо байгаа монголчууд маань яг ингээ хамт Жиман Кореа компани дээр суралцаад тэгээ үр дүнгээ маш их гаргаж байгаа. Тамхи болон одоо нөгөө нэг таргалаад байгаа хүмүүс хоол идэх дуршил ихтэй байдаг тийм ээ. Тамхины дуршил, хоол идэх дуршил, өөр мөн арх одоо уумаар байгаа тэр дуршлуудыг бол дарж өгж байна гэдгийг монголчууд маань биеэрээ бас мэдэрч байгаа. Мөн сахарын одоо төвшнийх нь хэмжээ бол 20 гардаг байсан эмэгтэй одоо энийг хэрэглээд тэгээ одоо л 7-8 дээр барьж байгаа. Тэгээд нэлээд гоё тураад маш гоё юм эрүүл дэглэмд орсон ийм хүмүүс бол олноороо байгаа. Тийм болохоор зэрэг би та бүхэнд энэ лайвыг хийхдээ оны эхний өдрөөс эхлээд
ашигтай амьд бактериар өөрийгөө гэр бүлээ гоё эрүүл байлгах хамгийн энгийн бөгөөд хамгийн төсөр тэгээд хамгийн ашигтай ийм аргыг бол багахан хугацаанд ер нь бол зааж өгөх боломжтой байгаа. Тэгээд та нар маань намайг бас байхад сурахыг хүсвэл холбогдоорой. Мөн манай Жимма Корея компани гишүүд, манай урагшаа багийн гишүүд маань спонсортойгоо бас ингээ холбогдоод яг энэ ирээд бас амсаж болно шүү. Тэгээд гол нь утсаар яриарай за. За окей. Тэгээд би амсах гэж байна. За би өнөөдөр гоё хотоос гарч агаарт гарах гэж байгаа учраас ерөөсөө өглөө болсол шууд за 9 чирээ амт баг зэрэг байна. Миний бодлоор бол орой хотод орж ирэхдээ дахиад юу яагаад дахиад нэг шалгаж үзээд тэгээ парнаасаа жоохон холдуулахад бол болох юм байна. Тун гайгүй. Тун айтайхан. Ер нь банан бол түрүүнд хэлсэн тийм ээ маш хурдан эсдэг. Тэгээд юу мэдээж бас хямд төсөртэй. Тэгээ ер нь бол будааны шүүсээр болдог ямар ч жимсээр болдог. Жимс болгоо өөрөөр амттай байдаг. За тэгээ манайхан нөгөө нэг юу бэлэн хоолд ингээд нөгөө бэлэн хоол идээд гаста ундаанд ингээ орцсон хүүхдүүд энтрийг бол солонгост энэ одоо ашигтай бактерийг эсгэж гэрт нь өгөөд тэгээд тэр одоо юунаас буруу хоолтоос салгаж байгаа. За энэ хараа ингээд баг зэрэг помбойцсон байгаа. Хэрэг би өнөөдөр ирээгүй байсан бол энэ бүр юу яах байлаа. За одоо энэ дахиад хийг нь маш баг одоо болгоомжтой гаргана. Хэрэг би жоохон болгоомжгүй гаргах юм бол пус пас гэд гой шампань. Ой yes энэ хараа харсан те. За аяа. За тэгээд энэ маань одоо жоохон янгот гайг болчихно. За энэ бол маш тийм солонгосчуудын одоо тий ер нь микробиом гэдэг AI түүнээс та нар асуугаад үзээрэй заяа. Микробиом юм бол маш их судлагдж байгаа. Сөүл их сургуулийн тэр эрдэм шинжилгээний баг ч ихсэн энэ микробиом судалдаг хүмүүстэй бүр юу гарын үсэг суурнууд гэрээнд гарын үсэг бас зурцсан байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн сүүлийн үеийн судлагдж байгаа шинжлэх ухаан шүү манайхаа. Тэгэхээр та нар маань бас хамт сонирхоорой. Тэгээд би бол сүүлийн үеийн мэдээллийг монголчуудаа ингээ хүргэх юмсан. Тэрүүгээрээ бид нар одоо тий ингээд эмчилгээ бол боломжгүй байгаа гэсэн гэр бүлийнхнийгаа яг энэ эмгүүгээр эмчлэх аргаар бас хэдүүлээ гоё эмчилж тий бид нар чадхаа бол хийя гэж бас бодож байгаа маа. За энийг жоохон хийг нь гаргаад орхичих. За тэгээ өнөөдрийн лайв ийм байлаа манайхаа. Та бүхэндээ эрүүл аз жаргалтай 2025 оны шинэ оны мэндийг хүргье. Би тэгээ энэ эдгээ одоо жоохон юу яах хийг нь гаргаж гоё учрын болох ажилтаа боллоо. Баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг амжилт, бүтээл, ялалтын бүх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа.